За та бүгдийн өдөр ямар гэрээ. Тэгээд засгийн газрын бүрэлдэхүүн зөвхөн орж ирж байгаад бол жоохон харамсаж байна. Уг нь бол бүтцтэй бас өөрчлөлт хийж болохгүй байсан байх та гэсэн асуудлыг өмнө ч гэсэн дурдж ирсэн. Тэгээд тэр яг л хуучнараа орж ирлээ л дээ. Тэгээд яг засгийг тогтвортой байлгах ёстой гэдэг нэг ийм шалтгаан хилээд байх юм. Гэтэл тогтвортой байх нь чухал юм уу? Үр ашигтай, үр дүнтэй, ялангуяа энэ эдийн засгийн хүндрэлтэй үед чухал юм уу гэдгийг уг нь нэлээд тийм дэнслэх ёстой байсан санагдаад байна л да. Тэгээд одоо жишээлбэл реформ хийн гэдэг чинь ерөөсөө энэ засагт бүтэц оруулах л гэж би баг ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд тэрийг дагсан тэр том бүтэц тэр аяараа хөдөлж эн чинь дөрвтэй өөрчлөлт төрийн албанд орох болов гэж уг нь бодоод байгаа юм. Тэгээд та бол бас нэлийн уг нь реформ хийх үе ийм хүн гэж таныг бол одоо олон нийт дүгнээд байна. Жишээлбэл одоо 96-аас би өмнө хэлжээс 2000 оны хооронд ажиллаж исэн тэр яамд хэд чинь жишээлбэл боловсрал, соёл тэгээд тэр одоо хүнтэй холбоотой яамны чи ерөөсөө гэгэрлийн яам гэдэг нэгэн яам. Тэгээ энэ хүний үнэт зүйл, хүний хөгжилтэй холбоотой зүйлүүдийг нэг. За одоо дэд бүтцийн хөгжлийн яам гингүүд нөгөө зам, тээвэр, нөгөө барилга хот байгуулалт, нөгөө элчин хүч гээд эдрийг нэг яам болгочих ийм уулын бүрэн боломж байсан юм аа. Тэгээ та харамсалтай энийг бол хийсэнгүй. За хоёрдугаар энд нэг судалгаа байна л да. Одоо 226 мянган төрийн албан хаагчдаас 32.8% буюу 74 мянган хүн удирдах албан тушаал хашиж ийн гэж байгаа юм. Тэгэхээр энэ бүтэц ингээд энэ янзаараа цаашаа хэдэн хувь нөгөө 9% гэдгийнхаа дагуу зөвхөн 9% нь одоо өөрчлөгдөөд тэгээ цаана дахиад нилээдгүй хувь нь бол нилээд олон хувь нь тэр чигтээ удирдлагын төвшөнд ажиллах нэ гэдэг ийм харамсал бас төрж байна. Тэгэхээр энэ удирдах албан тушаалтнуудынхаа тоог цөөлөхөөс энэ ажил чинь бас эхлэх юм шүү. За яг давхарцсан бүтцийг янзлна гэж байгааг нь бол ойлгож байна. Тэр бол мэдээ зөв. За 3 дугаарт нөгөө мега төслүүд энэ хөгжлийн бодлого тэр чигтээ буюу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр явна гэж хэлж байна. Тэгэхээр энэ дотор чинь нөгөө 14 мега төсөл хэмээх үлгэр маань тэр чигтээ үргэлжлэх юм уу? Энэ үлгэрээ одоо дуусгах юм шүү. Энэ үлгэрээ дуусгаад ерөөсө хамгийн чухал тэр эрчим хүчний тэр нефт боловсруулах газрын тосны үйлдвэр тэ одоо энэ хоёрыгоо төлхөө илүү ач холбогдол өгөөд бусад тэр 10 орчмыг нь одоо болиулдаг ч юм уу. Нэг ийм маш товтой өөрчлөлтүүд хийхгүй бол яг ингээд хуучин засаг, хуучин ажилтайгаа тэр чигтээ зууралдаад үлдэх ийм одоо зураг харагдаад байгаамаа. За бас нэг асуулт. Одоо энэ нөгөө ажлын байр нээлттэй байгаад хүн ирдгүү гэдэг нэг асуудал байнга яригддаг. Тэгэхээр та хэд орчим мянган ажлын байран дээр хүн очихгүй байгаа юм бэ? Энэ талаар тоо баримт байна уу? За тэгэнгүүт нөгөө төрийн албан хаагчдын тоог цөөлнө гэдэг байгаа чинь нөгөө тэнд байгаа хүмүүс нь За Зандан шатар ерөнхий сайд хариулъя. Яа. Зандан шатар ерөнхий сайдын микрофоныг үе. За Жодгийн Баярмаг шүний асуултанд хариулъя. За Баярмаг шүнтэй бол санал нэг байна. Энэ төрийн албаны шинтгэл бол удирдах албан тушаалтнуудыг цомгтохоос эхэлж байгаа гэж хэлж болно. Жишээлбэл эдийн засгийн хөгжлийн яамд 28 газар хэлтсийн даргатай болсон байсан. Энийг одоо 50%-аар цомгтох хүрэх гэсэн. Засгийн газрын анхны хуралдаанаар бүх сайд нарт үүрэг даалгавар өгч одоо энэ давхцал гаргадаг, ард иргэдийг чирэгдүүлдэг давхцсан энэ орон тоонуудыг 2 дахин бууруулах чиглэл гэсэн. Энэ үндэсний хороо төчгсөн тэр. Одоо би ганцхан жишээл яагаад энэ яамдын тоог нэрийг өөрчлөөд ингээ божигнуулахгүй байгаа юм бэ гэдэг дээр би ганц жишээл. Ингэнгүүт бүх бодлого божигдчих юм бэл. Жишээлбэл эрчим хүчний яам дээр 5 толгойтой болсон байсан. Хариуцлага эзэнгүү, дэлбэрэлтийн шалтгаан олддгүй, хариуцлага субъектгүй. Ингээ хараад үзэхэд одоо 1987 онд анх 5 жилийн төлөвлөгөөнд Багнуур цахилгаан станц байгуулах гэж төлөвлөж ирсэн билээ. Тэрнээс орж ирээд нэг яам солигдох болгондоо за Багнуур дээр цахилгаан станц барих шахаад 5 толгой дээр цахилгаан станц барина гээл. Сүүлд нь хонхорд барина гээд сонон бэлсэд биш тэрний өмнө сайд дээр. За хонхорд барьж ясан шалгаруулсан концепт шалгаруулсан явж ясныг Багнуурт барина гээл. Ахаад концепт шалгаруулж явж ясныг ахаад өөр газар барина гээл. Ингээд нэг сайд гарах болгондоо Монгол улсад одоо 5-6 газар соль цахилгаан станц баригдаагүй. Энийн үр дүнд яаж ин жид одоо 200-аас 400 сая долларын цахилгааны төлбөр гадагшаа төлөгдөж энэ мөнгөөр цахилгаан станц барьчих байсан энэ 10-20 жилийн хугацаанд ингээл яам солигдох болгонд
нэр усан солигддог, тамардаг, жижигэрдэг нэг сайд ирээл энэ болсон хүчний бодлогомж төр яам тамар жижигэрхтэй асуудал биш болоод доктортой байхаас гадна хариуцлагатай байх нь их чухал байна. Тийм учраас бидний хувьд энэ яам газар хэлцийн тоог баруулах үүргийг өгөөд бүх яамд өөрсдөөс эхэлсэн. Уул нь шин сайд нар чинь одоо эхний засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 6 дугаар сарын 20-ны өдөр эхний хуралдааны тэмдэглэлээр яамны зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар 100 хүртэл бол 5 150 хүртэл бол 7 150-аас дээш бол 9 газартай байна. Газар хэлтэй. Маш том банхаас одоо 28 газар хэлцтэй яам болсон байсан гэж та бүхэн бодолтой. Энэ бүхнийг бол энийг ингэж зэгцэлж байгаа. Тийм. За ингээд энэ нэг жишээ нь. Өөрөөр хэлбэл дарганы тоог цөөлснөөрөө ард иргэдэд дарамт чахал чирэл учруулад байдаг баахан гарын үсэг, баарын хувийн бизнесүүд учирдаг дарамт чахалтыг цөөлөхийг зорж байгаа. Түүнээс биш энгийн одоо төрийн албаа агчтай бол аль болох тогтвортой ажиллавал цалин өс нэмэгдэл урамшууллыг олгож хариуцлагатай ажиллаж чиглэгдэнэ. Одоо томилогдоогүй орон тоонуудыг хадгалнаа. Улсын их хурлаас 9 хувиар бууруулсан юм тогтоол чиглэл батлагдцаа. Тэрнийг бас нэг талаас хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ тоолж үзэх юм бол одоо 10 яамтай байсантай дайцуу тийм олон хүнийг дарга нарын тоог цөөлж гин. Одоо үндэсний хороод зөвлөлүүд 28 үндэсний хороо зөвлөл маш олон давхардал хийлтэй байсны ганцхан яруу цод шиг нь би жишээлбэл эрчим хүчний яам дээр хэлж штэ тийм ээ. Эрчим хүчний үндэсний хороо, эрчим хүчний яам, зохицуулах хороо, агентлаг, эрчим стойл компани гэдэг маш олон давхцал бий болсон байсан. Эднүсийг л давхцлыг арилгаж зэгцэлж байгаамаа гэдгийг би сонцолж хэлмээр байна. Энэ бусад асуудлаар тантай бол 100% санал байна. Мэдээж заавал реформ бол бас одоо ингээд хүмүүс таалагдах гэж яамдын тоог нааш цааш болгосондоо биш. Үйл ажиллагааных та, арга хэлбэрийнх та хамгийн гол нь ард түмэнд ойрхон, ард түмэнд дээлтэй тэдэндээ үйлчлдэг хүмүүсийн төлөө хүнтэй хамтарч хүний оролцоог хангаж шийддэг тийм арчилсан реформыг хийгээл бид зорж энэ бүрэлдэхүүнийг өөрчилж байна. Түүнээс биш нийтээр нь хомглон халаал биш төрийн албаны аттестатчил явуулна. Учрал гişүн нэмэлт тайлбарыг. Их хурлаас баталсан энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар бол өөрөө эдийн засгийн хөгжлийн яамны зорилго бол нэгдсэн бодлогуудаа хангах чиглэлтэй мэл. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагч тэр төр хувийн хөгжлийн түншлэлийн бодлогоч тэр зөвшөөрлийн сангийн бодлогоч тэр худалдааны бодлогоч тэр өөрөө эдийн засгийн хөгжлийн яам дээр байдаг нэгдсэн бодлогууд нь энэ утгаараа бол газар хэлтсийн тоо бол хариуцж байгаа чиглэлээр их олон байдаг. Тийм ч учраас эдийн засгийн хөгжлийн яам бол анх ингээ байгуулагдж байсан. За тэгээд энэ удаа бол мэдээж одоо засгийн газар дээр одоо юм хэмнэлтийн бодлого явж байгаа учраас чиглэлүүдийг нэгтгээд чиглэлгийн шинжилгээ хийгээд газар хэлтсийн тог бууруулах арга хэмжээнүүдийг бол авахар ажиллаж байгаа. А эдийн засгийн хөгжлийн яамн дээр бол Гантөмөр сайдын үед бол шинжилгээ ухааны бодлого нэмэгдэжсэн. Энэ утгаараа шинжилгээ ухааны бодлогын газар нэмэгдсэн. А бусдаар бол өөрөө нэгдсэн бодлогод учраас чиг үүргээрээ бол олон хариуцах ажлууд байдаг. Тэр утгаараа газар хэлтсүүдийн тоо бусад яамтай